судлалын хүрээлэн үндэслэн байгуулагч Эрдэмтэн Сомын Лувсан Вандангийн мэндэлсний 85 жилийн ой тохиож байна. Монгол соёл урлаг судлалын салбарт гоо зүй утга зохиолын шүүмжлэлээс гадна ардын язгуур урлагийн өв санхиныг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулжээ. Засгийн газрын тогтоолын дагуу утга зохиол судлаач доктор профессор соёлын яамны 1-р ордогч сайдалсан Сономын Лувсан Вандангийн ойг орон даяар тэмдэглэн өмрүүлнэ. Түүнийг бүтээлүүдээрээ 1950, 60, 70, 80-аад оны сэхэднүүдэд гоо зүйн талаар мэдлэг олгож хүмүүжүүлж байсан гэж судлаачид үздэг. Түүний мэндэлсний ойн хүрээнд олон улсын Монгол судлалын чиглэлээр олон ажил зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ хүрээнд төр нийгмийн нэрц бүтээлтэн шинжлэх ухааны гарамгаа зохион байгуулагч соёл урлагийн их сургуулийн соёл урлаг судлалын хүрээлэн үндэслэн байгуулсан анхны захирал Бэлгүүн сод Эрдэмтэн Сономын Лувсан Вандангийн мэндэлсний 85 жилийн ой зориулсан олон улсын хурлыг зохион байгууллаа. Тус хуралд Монгол, Оросын улбаны улсын Туваа, Бүгд найрамдах Турк улс, Бүгд найрамдах Хятад ард улс зэрэг улсын нийт 25 эрдэмтний 23 бэлтгэлийг хэлэлцүүллээ. Сономын Лувсан Вандан гэдэг энэ эрдэмтэн бол зөвхөн соёл урлаг судлалын хүрээлэн үндэслэн байгуулад зогсоогүй Монголын сар улсын эрдэмтний нэг байсан. Олон шинжлэх ухааны тим мөрийг татсан анхдагчдын нэг. Бас соёл урлагийн салбарт Монгол улсын соёлын яамны сайдаар ажиллаж исэн. Төр нийгмийн зүтгэлтэн шинжлэх ухааны гарамгаа зохион байгуулагч ийм эрдэмтэн хүн бол байсан юм аа. Энэ жил ингээд 85 насны ойгоор нь соёл урлагийн их сургууль, соёл урлаг судлалын хүрээлэн энэ бүх байгууллагуудыг үүсгэн байгуулахад амцрын цагтаа бол ихээр хүчин зүтгэж байсан. Тэгээд энэ чиглэлээр цаашаа судалгааны ажлууд нөхөжөөд өнөөдөр ийм олон улсын эзэмшилгээний хурал зохион байгуулагдаж өөрөө зүгээр хүний ой тэмдэг талаасаа биш эргээд тэр хүрээнд бол Монголын эзэмшилгээний ажил ахицтай өгшөлж харин үлдэстэй бодиттой юм ажил хийж байгаа маш их баяртай байна. Лувсан Вандангийн нэрмжит санг түүний үр хүүхдүүд болон олон улсын Монгол судлалын холбоо хамтран 1998 онд байгуулж байжээ. Сангаар дамжуулан олон ажлуудыг хийж байгаа. Үүний нэгэн ирээдүйн хойч үедээ Монгол соёл урлаг судлалын томоохон сан хөмргийг хүлээлгэн өгөх юм байна.